Батлаатрахаа энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. За энэ бас энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. За хоёулаа ч одоо 3 дахь зурвал маань болж байна. Ингээд өмнө нь бас хоёр яриагаа дүгнээд одоо ингээд бодож яах нэ Монголын ирээдүй ер нь ямар байгаа вэ гэж танаас асуумаар санагдчихэв. Ирээдүй одоо ингээд том зургаараа тийм ээ. Та тэр тухай бидэрт нэг сонирхуулж яриул их сонирхолтой яриа болох болов уу гэж бодох юм. За тэгэхээр Монголын ирээдүй гэдэг маань юу вэ? Ерөөсөө монголчуудын ирээдүй бол дэлхийн хүн төрөлхтний ирээдүйтэй шууд холбоотой. Монголын ирээдүйд юу болох вэ гэхээр ерөөсөө дэлхийн бүхэл асуудлыг одоо хамгийн эхлэл нь Монголоос эхлэх хэрэгтэй байхгүй. Угаасаа цаанаасаа тэгээд тэгэд одоо ингээд заягдсан Монгол гэдэг маань би хэлсэн ч нөгөө аврагч, хамгаалагч, дэвтгэгч, инэрхч гэсэн ийм утгыг илэрхийлдэг. Монголын гол хорих бүгд бусад улс орнуудыг итгэдэг. Тэгээ нэг манайхан эх орон твчгээд байгаа байхгүй. Эх орон твч тэр ерөөсөө угаасаа тийм бүх гол улс дэлхийд итгэдэг. Гадагшаа урсдаг. За нөгөө талаар манай Монголын төв хэсгээс энерги засарч байдаг. Одоо дэлхийн дотоод ертөнцөөс гарч байгаа энерги, Монголын дотоод ертөнд Монголоос гарч байгаа энерги, төвдөөс засарч байгаа энерги маань ингээд үндсэндээ хүн төрөлхтний 3 их урс энергийн урсгал донд хүн төрөлхтөнд дэлхийн ертөнцийн амьдрал тогтож байгаа. За тэгэхээр дэлхийн одоо өргөхнөс гэж болно шүү дээ. Одоо дэлхийн өргөх гэдэг маань хойд туйлд байгаа. Тийм ээ. Тэрийг бүгд хүн мэдж байгаа. За хойд туйлд байгаа тэр өргөхнөөс гарч байгаа асар их тийм энерги одоо дандаа сайн сайхан зүйл төрөлхийн энерги байгаа ш. Тэрнээс дайн байлдаа бүхэн муухай юм тийм ээ. Манай Монгол байдаг одоо улсын бузар бохор бүхэн тэтгээгүй дандаа сайн сайхан төрөлсөн тийм энерги ингээд засраад манай Монгол руу орж ирж байгаа байхгүй юу? Тэгэхээр төвдөөс гарч ирсэн энерги байна тийм үү? Төвдөд одоо маш чухал юмнууд бий. Хүн төрөлхтний ирээдүй манай дэлхийн ертөнц одоо бүр дэлхийн 2 дугаар тайнд нөгөө дэлхийн энергийн төв рүү нэвтрээд дэлхийн залуурыг хөдөлгөж буцааж эргүүлнэ гэсэн. Зөв. Асуудал яригдчихсэн. Тэгэхээр тэндээс дэлхийн энергийн төв гэж байна. За тэгээд тэндээс засарсан энерги манай Монгол болохоор хүн төрөлхтнийг нөгөө авах хэрэгтэй. Тийм үү? Одоо бид хүн төрөлхтний түүхийг жишээ 1 метртэй тэнцвүүлэх юм бол хүн төрөлхтний түүх бол биднүүсийн түүхүүд асар богинохон байхгүй. Одоо бид хэд галуу дээр явж байгаа тийм ээ, хэд галууг үлээд дараа нь хүн төрөлхтөн бий болсон гэдэг асуудал яригдана. Тэгэхээр тэр хүн төрөлхтний түүхийг одоо метрээр хэмжиж үзэх юм бол 1 метр гэсэн. 1 метрээр хэмжиж үзье тийм үү? 1 метр маш олон зураас тийм ээ. 1 сантид одоо 10 санти 10 зураас яг тэр шиг тэгэхээр хүн төрөлхтний түүхэнд одоо төгсөлийн үе гэж байгаа байхгүй юу? Бид хүн төрөлхтөн гэдэг чинь бид нар тийм ээ. Тэгэхээр биднүүсийн төгсөлийн үе гэж байгаа. Одоо бол ингээд метрээр хэмжих юм бол 1 метр 1 метр одоо хэдхэн сантиметр үлдсэн гэсэн үг. Тэгэхээр хэдхэн сантиметр гээд одоо хэдхэн хоногийн дараа хэдхэн сарын дараа хэдхэн дараа дуусчих гэвэл уучлаарай тийм шүү тийм ээ. Ойролцоогоор 1 зураас одоо хэдхэн сантиметрийн 1 сантиметрийн 1 зураас юу яа тий 10 жил гэдэг юм уу 20 жил гэж ойлгосон зү. Түүний хамгийн зөв шийдэл бол. За тэгэхээр энерги урсгал монголчууд бол энерги урсгал тэр байгаа. Бусад улс орнуудыг одоо тэтгэдэг, дэлхийг тэтгэдэг тэр энерги урсгал дээр байгаа байхгүй юу? Тэгэхээр монголчууд ямар байх вэ? Монгол одоо дээр ярьдаг байсан да Монгол хүн байна да. Одоо би нэг тэдний тийм ядарсан хүнтэй таарад тэгээд тэг туслаад гэж ярьдаг байсан. Би Монгол хүн шүү дээ. Би чи Монгол хүн байна да. Ядарсан амьтанд туслахгүйгээр өнгөрч байна. Тийм үү? Тийм. Тэгээд манай монголчуудын
нэг хамгийн чухал тэр энергийн урсгалыг зөв удирдах одоо тэр хамгийн чухал үзүүлэлт байсан. Өөр нэг асуудал болохоор манай Монгол эхчүүд байна тийм үү? Манай Монгол эхчүүд өндөр хүн алхаа хүмүүсдэг. За одоо эр нөхрийгөө буруу зөрүү явуулахт нь застдаг, залдаг. Одоо гэрийн нэг тулгуур нь байсан. Айд. Тийм ээ. Одоо ч гэсэн зарим газарт бол бас байна. За манай монголчууд бол Оросын холбооны улс гэж байгаа одоо тийм ээ асар том улс хүчрэх хүн байна. Оросын холбооны улсыг бий болгоход гол үүрэг гүйцэтгсэн. Тэгсэн түүхэндээ тийм байна. Эх оронч биш, худалч, хулгайч, хэмжээ хязгааргүй шуналтай тийм ноёд баятыг барьж аваад шоронд хийгээд одоо дээрээс нь дард сууж байгаа өгчгийг авдаг ч юм уу ингээд тэр бүх муу юмнуудыг арилгаад тэр олон хот улсуудыг өгөө болгоод нэг том гүрэн болгосон байхгүй монголчууд. За ингээд хятад улс гэсэн бас ялгаагүй тийм ээ дэлхийн олон улсуудыг зохицуулсан. Яагаад гэсэн бэ гэхээр хүн төрөлхтөн үүсээд одоо бидний үе одоо хамгийн жижигхэн хүн гэдэг байгаа шүү дээ. Одоо авиас чадваргүй, нисэх чадвараа алдсан, орон зай шилжих чадвараа алдсан, одоо ингээд бүхэл эрдэмтэд алдсан ийм хүн төрөлхтөн бий болсон. Яагаад гэхээр эдгээрийн үе түрүү үеийн хүн бол асар их энергитэй тийм ээ. Одоо баг оюун санаагаар тэр уулыг нураах чадвартай гол ойшийг урсгалын өөрчлөх чадвартай маш тийм хүчрэх хүмүүс байсан учраас нөгөө хүмүүс нь хоорондоо тэр оюун санааг асар хүчрэх одоо байдлаа ингээд хоорондоо тэмцлийн зэвсэг болгоод хүн төрлийн тодорхой хувь нь ингээд устдсан учраас одоо үлдээлээрээ цэвэр гэсэн улсууд бол дэлхийн дотоод ертөнц рүү ороод за ингээд монголчууд одоо дараагийн хүн төрөлхтөн үүсгэхдээ бол яасан маш их чадваргүй одоо ийм хүн болж нэг тийм одоо хортой вирус гэсэн үг ч тийм ээ. Тийм вируст автагдаад одоо жишээ нь маш залхуу ажил хийхгүй өөрийг хэвтчихэд саярлаа хэвтчиheдэг мансуурах дуртай арих уудаг хар тамхитдаг энэ хүн төрөлхтний нэг хортой вирус байхгүй. За тэгээд залхуу садар самуун дуртай. Тэгээ энийг нөгөө биднээсээ бүтээсэн бурхтыг буруутгаад тохиолч бодит байдал дээр хүн төрөлхтөн маш олон тийм хортой ийм вирустэй болсон. Ингээд хүн төрөлхтнийг бүтээсэн бурхад одоо энэ хүн төрөлхтнийг яах вэ? Одоо энэ аюултай энэс нь яаж салах вэ? гэдэг. Арга хэмжээ авах хэрэг болно шүү дээ, тийм ээ. Тоо нэгсээд байна, хоруу чанар нэгсээд байна. Тоо нэгсээд байдаг. Хоорондоо одоо юмс бол байлддаг, тэмцдэг. Одоо маш ивгүй тэр цодор сантай. За зарим хүн одоо винигээ бариад ичдэг. Гэт маш ивгүй болсон. За ингээд энэ алдааг засахын тулд яасан бурхад Тэнгэрээс монголчуудыг болгож ирсэн. Том хүмүүс бол хүн төрөлхтөнтэй хамт байсан ч дээ. Одоо төвдөд бол одоо том хүмүүс нь за одоо ийм мэж болохгүй шүү, ийм мэж болохгүй шүү гэд одоо тэр 10 гаруй нүгэл энэс татгалзуулах гэж одоо төвдөд бол одоо тэр нэг шашин буюу одоо тэр бурхтын одоо тэр заасан замаар ингээд явсан төвдөл. За монголчуудыг Тэнгэрээс ингээд буулгаад ирсэн. Монголчууд юу хийсэн гэхээр ихтэй Тэнгэрээс бууж ирээд Тэнгэрээс бууж ирэхдээ морьтойгоо малтайгаа гэртэйгээ ингээд Тэнгэрээс буугаад ирэхгүй. За тэгээ хүн төрөлхтний нөгөө актер олон өвчнийг арилгахаар шийдсэн. Нэгдүгээрт яаж арилгах вэ гэхээр за залхуу ингээд таярлаад ажил хийдгүү хүмүүсийг ташуурдаж босгоод ажил хийлгэсэн. Энэ бол нэг одоо нөгөө муухай юмд арилгах нэг юм. Хоёр дахь юм садар самуу байдал одоо ерөөсөө хэмжээ хязгааргүй бас энийг бүр хатуу хяналтанд оруулсан одоо хаа ноёдээ хэрүүхтэй явж болохгүй боолчуудтайгаа явж болохгүй одоо хоорондоо одоо гэр бүлийн хоорондоо одоо самуурахгүй ийм хүмүүсийг цаазаар аваад тэгээ одоо нэгэд маш хортой хүчтэй тийм
вирус давтагдсан хүн төрөлхтөн бааш. Тэгээд тэр хүний хэмжээ хязгааргүй шуурал нөгөө нэг зүгээр суугаад хэвтэх тэгээд зүгээр хоол идэх гэсэн ийм зүгээр одоо сайхан амьдрах гэсэн энэ хүслээс маш олон муухай юм ялсан баггүй. Би биенээ За боолчлох ингээд те адилхан хүн байж ич би биенээ боолчлох. тэгэнгүүт энэ алдаа тусгатлыг ажиллахын тулд монголчууд яасан гэхээр одоо тэр хулгай ажилгийг хүү ойлгох одоо тэр садар самууны үүж тэгээд тэр харт амих одоо тэр арихтаас одоо нэг мансуурах дон энэ хүн төрөлхтөнд ирсэн басан аюултай хор. За ингээд ийм юмнуудыг ажиллаж хэлсэн. Арилгааг одоо хулгай цэцгийг багсгаад одоо Чингис хааны байх үчирчээ Монгол улсын нэг захаас нөгөө зах хүртэл алтан эмбүү үрээд эмгтэй хүн явхад тэр нь хэнд халтшгүй ийм маш сайхан хууль ийм чөлөө энэ нэгсэндөө нөгөө хүнээс гарч байгаа тэр маш муухай юмнуудыг устгаад ингээд дарангуулад устгаад ирэхээр нөгөө сайхан юмнууд зэсгэлээд ирэхгүй. Тийм биз дээ. Сайхан муухай юмнууд ажиллаад ирэхээр сайхан зэсгэл юм. Одоо манай нийгэм гэсэн тийм байж тээ тийм ээ. Хулгайч, үйлчин одоо дээш гарсан арай их оромчны нэг авдаг эмээн уулаад өгдөг хөрөн мөнгөний ард түмэн одоо ингээд өсөж зоол ядарч өтөөж энэ бүх хөрөнгөний нийтчээд одоо тэр хэмжээ хязгааргүй хэдэн их 80-аад мөнгө эзэмшчихэд ингээд амьдрна гэдэг бол нөгөө айхтар юмнууд чи ингээд дээрээ гарцсан байна гэсэн үг байхгүй. Одоо жишээ тийм үү. Нэг хүн одоо манай улсын их хурлын гишүүн хэнчээ гэдэг нэг нь бүх хөрөнгөө ингээд алтуулгоод вагонд татсан чинь гоо мөнгө болгоод вагонд татсан чинь нэг вагонд багтахгүй байсан. Тэгээд тэрийг мөнгөө за ерөөсөө ихэнгүү үнэхээр хэцүү агуулгах газар олдохгүй одоо хэцүү юм байна гэдэг. Алтуулгоод тэгээ машинд атчих машинд авахгүй. Тэгээд одоо нөгөө алтаа ингээд энд суслангийнхаа машин нуугаад одоо ингээд байна шүү дээ. Энэ ямар хортой вирус ингээд дэлгэцийн гэдэг нь бол тодорхой байна. Тэгэхээр хүн төрөлхтний хувьд Чингис хааны үед одоо Атила хааны үед одоо ингээд тодорхой хэмжээгээр хумигдаад тэр маш муухай юмнууд нь ингээд багассан. За түүдэд бол одоо том хүмүүс одоо туслаад биднес ч гэсэн туслаа монголчууд ч гэсэн ингээд туслаад за одоо тэгээд одоо ингээрээ гэдэг ингээд зааж өгөөд ингээд байжсэн. Аажмаар Чингис хааны үед төгсөөд ингээд ирэнгүүт дараагийн үед дэр бол нөгөө том хүмүүсийн өвөнд орохгүй гэсэн. За ингээд Чингис хааны үед тэр нь Монгол төвд хоёртол одоо нөгөө зарим минут нь алга болсон болохоос бусад дэлхийн ертөнцид бүхэлдээ тэр өвчнөд нэрвэгдсэн. Одоо хэмжээ хязгааргүй шунал тийм үү. Хэмжээ хязгааргүй тэр залхуур бол одоо ажил хийхгүй байх одоо жишээ баян хүн ямар байдгүй одоо маш гоё гоц өмсч байгаа маш өнтэй машин унчаад маш сайхан байранд ингээ амьдраад ажил хийхгүй хүмүүсийг боолцоод байгаас тийм байдал маш өргөн хүрээтэй дэлгэрсэн байна. Дээрээс нь тэр одоо мансуурах том бол бүр дэлгэрсэн. Одоо дэлхийд бол хамгийн их дэлгэрсэн тэр мансуурах аюул дэлгэрчээд тэгээ одоо тэр садар самуун байдал бол одоо ингээ ямар байдалтай гэхэд бол маш өргөн хүрээтэй болсон. За тэгээд ер нь бол дийлдэхээ болсон. Одоо ингээ хүн төрөлхтөнд дийлдэхээ болсон учраас том хүмүүс гэсэн одоо бүр ингээ заагаа сураад одоо болохгүй болохоор тэгээд дийлхийн дотоод орчин сэргээ орох нь ороод ингээд өөрсдийнхөө гар руу яваад ингээд одоо бараг зөнд нь хаях одоо нэгсэнд бол өөрөөсөө боловсроод өөрөөсөө ингээд сайхан болохын боломжийг үлдээгээд тэгээд явсан. За тэгэхээр бидний түрүүчийн соёл иргэншлээс үлдээсэн юу байсан гэхээр бүх олд амжилтаа чулуун дээр сийж үлдээсэн тийм ээ. Одоо нэг сонгоц бацэн унд дугуй одоо юу гэдэг лээ. Бүх юмнуудыг чулуун дээр сийлээд үлдээсэн. За гэтэл эхний үед хүн төрөлхтөө энийг одоо байгалийн одоо тэр хараа зөвхөн бичээс за сүг зураг гэх мэтэр ингээд буруу ойлгож ирээ сүүлдээ тэр нөгөө
олд амжилт бүх дөрвөн үеийн соёл иргэншлийн бүх олд амжилт төр чулуун дээр сэлэгтэй байгаа юм байна гэдгийг гэж ойлгож тайлсан байна тий. хайрлсан. Дээрээс нь бол нөө пирамидууд байгаа тийм ээ. Пирамидууд гэдэг нь одоо Египтийн пирамидууд байна тийм ээ. Тэр чинь хүн төрөлхтөн бүтээгээгүй. Тэрнээс өмнө тэр том хүмүүс бүтээсэн байх нь ч тийм бурхад бүтээсэн. За тэгэхээр тэр бурхад яах гэж энэ пирамидуудыг босгосон юм бэ гэдэг асуудал ирэгдэнэ. Тэгэхээр пирамидууд бол ерөөсөө л холбооны хэрэгсэл болж байгаа. Одоо энэ дэлхийтэй харьцах одоо тэр холбооны хэрэгсэл. Одоо дэлхий дээр юу болж байгаа гэдгийг мэдээд ингээд амжилж явах хэрэгтэй байхгүй. За одоо төвдөд байгаа тэр том хас тэмдэг уул байна тийм ээ. За шаран дээр бас хас тэмдэг байдаг гэж байна тийм ээ. Тэгэхээр энэ яг ингээд дамжсан ийм холбооны хэрэгсэл байхгүй. Одоо мэдээлэл дамжуулдаг. Энийг мэдээлэл дамжуулах нь шүү дээ тий. За тэгээд ингээд ерөнхийдөө ийм ажиллаж байна. Одоо бол хүн төрөлхтөн хамгийн сүүлд мөхлийнхээ иргэн дээр очихоор бие бинийгээ барьж идэнэ. Оюун ухаанд хүн мөртлөө тий. Тий оюун ухаанд хүн мөртлөө. Уг нь бол хүн залуугаараа 300 жил 400 жил амьдрах боломж байна тийм үү? Яслал хийгээд одоо хүн төрөлхтний төвдөд одоо 300 жил 400 жил амьдрдаг тийм усуд байна шүү дээ. Одоо ингээд нисдэг хүмүүс байдаг. Тий нисдэг хүмүүсийн өөртөө соёл уул одоо дамжигцаар өдөрсөн байна. За гэтэл одоо ингээд тэр хүн төрөлхтөөс сайн сайхан одоо асар хүчрхийг одоо тэр эсэх чадвараа алдан гот оронд нь одоо шунал хэмжээ хязгааргүй шунал тийм үү. За эсвэл орон зай шилжих чадвараа алдан гот одоо мансуур үзэгдэл бий болдго юм уу? Одоо нэгсэнтэй бол нөгөө баян улсуудын хүүхдүүдтэй нэг их хэмжээний хөрөнгө үлдээчихэд өгчээ гэж бодъё тийм үү? Тэгэнгүүт хүүхдүүд нь юу хийдэг вэ гэхээр ерөөсөө амьдрал тохиолдол санаа зовох юм байхгүй болчихно. Тийм ээ? Хоол оолж идэх гэж бодохгүй, ажил хий гэж бодохгүй, одоо бүх юм бэлэн байгаа учраас хувцлаар зүмсэх шаардлагагүй тийм ээ? Асар их хөрөнгө байна. Тэгээд тэр тийм хөрөнгөтэй усаж юу хийдэг вэ гэхээр мансуурч эхэлнэ. Одоо жидээхэн үедүүд арх уудаг байсан. Одоо хар тамхитдаг болсон тийм ээ? Дараа нь хүн алдаг болсон. Хүн алж тоглодог болсон. За одоо дараа нь бол энийг тамлан зовоод харьцдаг болно гэж чинь нөгөө юу ч хийхгүй ямар ч зовлонгүй ийм болоод ирэхээр хөрөнгө мөнгө нэгтээд ирэхээр хүн яадаг вөхөр хүн биш тийм маш аимшигтай амьд болоо гэсэн үг шүү дээ. Жишээ нь одоо араатнлыг чон шиг гэдэг байна. Чон бол зөвхөн өсөхийн ирэхэд хоол олж иддэг юм. Гэтэл хүн бол чонноос долоондор. Тий. Чон бол маш сайхан амьд шүү дээ. Байгальтайгаа зогцсон тий. Байгальтайгаа зогцсон хамгийн сайхан амьд. Гэтэл хүн бол ерөөсөө хүн төрөлхтний түүхэнд байгаагүй урд урдны галавч байгаагүй одоо тийм уюут байгаагүй тийм аимшигтай амьтан болж хөрч байгаа байхгүй юу. Хүн чинь оюун ухаантай амьтан гэж байна шүү дээ тийм ээ. Оюун ухаантай амьтан зөв сансан яваад эд зүүх юм өөрөө олоод хувцасаа өөрөө олж өмсгөөд ажил хийгээд тодорхой хэмжээгээр жаргаад зовоод ингэх ёстой. Тэгээд сайн сайхан турах ёстой байхгүй юу. Тэгсэн чинь нөгөө бүх юм ингээд хулгаал уураар болсон одоо яа тийм ээ. Нэг хүнийг алаад машиныг авч, нэг хүнийг алаад байрыг авч, нэг хүнийг алаад мөнгөний авч, нэг хүнийг аваад алаад эд хөрөнгийг авч гэж. Энэ сэтгэхгүй ерөөс бүр ялзарсан хамгийн аимшигтай амьтан болон хувьж байгаа юм. Одоо манай Монголд маш илбэг боллоо ч одоо тийм ээ. Төсөөлөе барууны соёл хүний эрхийн тухай яригадаад байдаг. Энэ барууны соёл энэ хүний эрхийн асуудал гэдэг чинь нэгсэн тоо баг буурай орнуудыг баг буурай нэг орн нэг үндэс олон салаам өчөртэй мод гэж үзэх юм бол тэр үндэсийг тасалж байгаа байхгүй. Тэр мод өхөн гэсэн үг. Үндэс тасрахаараа мод өхөн. Ямар ч чимтэй хичээлэл тэгээд тэр мод өхөн гэсэн үг. Бидний өрөө одоо ингээд бие бинийгээ алаад хятаад
тамлаад, харигслаад, нэгийг халаад шумдаанд хийчээд хажууд нь цаа уугаа сууж яах гэдэг нь нөгөө үндэсгүй боллоо гэсэн улс орн. Тэгээ үндсэн тасарханаа тэр улс орн байхгүй болно гэсэн. Тэгээ ийм байгаа шүү. Тийм учраас энэ дээр өнгөрсөн үеийнхаа юу, өвдийнхаа юу, одоо бүх юм ариунаас сэргээх, хамгаалах монголчууд ерөөс хүн төрөлхтнийг аврах хэрэгтэй хатун байхгүй юу? Одоо бид үүргээ биелүүлэх цаг нь ирж байна. Өөргөө биелүүлэхийн тулд танин мэдэх ёстой. Үүргээ биелүүлэхийн тулд Мм. бид үр хүүхдээ амьдрах чадвартай, соёлтой, ухаантай, эрдэнэтэй Ёс ийм суртахуунтай. хүмүүс бий болж байна. Гэтэл орчин үеийн Монголд яаж вэ? Бүр хүн төрөлхтнийг аврах биш өөрийгөө ч аварч чадахгүй. Эцэг эхийг бол огт хайрладгүй, инэлдэггүй. Одоо хар тамхичин юм уу бусдыг яргалт тамлахын донтой хүмүүс яадаг вэ гэхээр эцэг хэрэггүй тийм болсон. Их орон хэрэггүй. Бүх юм хэрэггүй гэсэн үг. Чингис хааны үед одоо ингэсэн гэж байна шүү дээ. 100 цэрэг одоо ингэ явж байгаад 10 таравтаараа салаад ингэ байлддаг юм байл та. Тэгсэн чинь нэг 10 цэрэгийн нэг муухай дайсан эхлээд нэг хар тамхи итүүлэхгүй. Тэгэнгүүт нөгөөдөл чинь нөгөө мансуураад мөнгө дуртай мөнгө үзээд хүүхэн дуртай хүүхнээ хараад ингээд их мэдтэй болох хүмүүс их мэдтэй болж солиороод ингээд эренгүүтээ нөгөө хар тамхи өгсөн нөгөө дайсны үнэт зарцсан болж байгаа. Тэгээд нэгэн одоо хамт байрч явсан нэгэн нөгөө дэрийг аврах гэж ирсэн чинь нөгөө хар тамхи архаад татахын тулд нөхдийнхээ эсрэг алдцаад тусаад ирдэг. Тэгээд аргагүй ихэд одоо тэр 10 цэргийг бол алхаас өөр аргагүй болсон. Яагаад гэвэл тэр хүмүүс хар тамхи татаад хар тамхины иргэшэлд орсон учраас хар тамхины иргэшэлд орсон хүн ямар ч хэрэггүй бүр адгуу цантнаас тоо. Жишээ нь хоныг бол алаад ичсэн шүү дээ тийм ээ. Хар тамхи татсны дараа эцнийг яг мөргөөд их юм бол алаад ичсэн тийм ээ. Хүнийг яах вэ? Хүнийг алхаас цаашаа өөр юу зам баг. Тэгэхээр Монголд хамгийн аимшигтай юм бол тэр хар тамхи мансуурах тэр бусдыг тамлан зовоод баясах таашаал авах. Хамгийн энэрэнгүй өрөвч зөөлөн өгөөмөр хүмүүс шүү дээ. Уул нь бол. Уг нь хамгийн энэргүй Монгол хүн шүү дээ. Би Монгол хүн байна да. Энэ хар тамхи татсан хүний хажуугаар зүгээр өнгөрч байхгүй. Энэ хүнийг хар тамхиас гаргах хэрэгтэй. Хатаараа хариуц сэтгэлтэй тий уг нь. Тэрийг шууд даад хар тамхиас гаргаж яасан шүү дээ манай монголчууд. Өстөдөө самуурсан хүнийг дашуулдаад тэр бохир мохоноос салгаж яасан байхгүй. Тийм үйлдэлтэй ардсан байхгүй гэдэг. Одоо яг энэ 90 цаг үед монголчуудын одоо за сэргэн мандлын үе ирлээ, хөх цэргүүд бослоо, хөх нуруутууд бослоо, хөх сэрхүү бослоо гэдэг ариун бузрыг холдоггүй хөхтөл авалцлаа гэдэг олон янзаар л олон сувгаар л яриад байна. Тэгэхээр энэ бүх мэдээллийг та хараад юу гэж тунгааж байна? Үнэхээр монголчуудын 90 цаг үе яг одоо ирсэн үү? Одоо монголчууд нэгдүгээр төрөө цэвэрлэх хэрэгтэй. Төрч нь өөрөө ард түмэн шүү дээ, тийм ээ. Уул нь. Тийм үү? Ард түмний төр маань бол одоо бүр ахгүй болсон шүү дээ. Одоо тэрийг л бүгдээрээ мэдж байгаа тийм ээ. Төрөө цэвэрлэх хэрэгтэй. Эхний асуудал. Хоёр дахь асуудал гэр бүлээ цэвэрлэх хэрэгтэй. Монгол гэр бүл тийм ээ. Одоо тэр хүний их арчлаг яриад Монгол гэр бүлүүд үе олноороо салсан. Бүр тийм ээ хэдэн зуун удаа салсан. Монгол хүн эр хүн шиг тийм хүү саахан эр хүн баг энд хэлхий дээр байхгүй. Монголчуудын дараа төвд орох байх тийм ээ. За ер нь энэс өөр тийм жинхэнэ гайхамшигтай одоо амь амьдралынхаа төлөө амиа өгдөг, үр хүүхдийнхаа төлөө хүний хийдэг, хань ихнэр хүүхдийнхаа төлөө бүгдийг өгдөг тийм эр хүн дэлхийд байхгүй. Гэтэл одоо энэ сайхан эр хүнийг бүх хүмүүсийн хайсан, алдагдуулсан тийм ээ. Тий. Эмэгтэй хүн би нэг буруутгах юм биш шүү. Хамгийн гол чин үннийг хэлэх хэрэгтэй тийм ээ. Тэгэхээр эмэгтэй хүнд ингээд эрх мэдэл олгоод
сул чөлөөтэй болгоод ингэж ирэхээр яадаг вэ гэхээр гэр бүлээ өөр хүүхдээ харж хандах энэ асуудлаас өөрийгөө ингэж чөлөөлдөг юм байна. Тодорхой хэмжээнд хязгаартай. Одоо жишээ нь өөрөөр хэлэхэд эр хүн нэхлээд хэрэгээ мэддэг. Чингис хааны зарлиг ёсоор бол гэрийн эзэн эр хүн хэрэгээ мэддэг байх хэвээр. Гэрийн эзний эхнэр өөр хүүхэд бусад юмаа мэддэг байх хэвээр. За тэгэхээр эр хүн ямар ч үн цэнэгүй болоод одоо эхнэр нь нөхрийгөө зодчих юм бол нөхрийн наваач шамд хийдэг болсон тийм ээ. Нөхрийн шиш таргадаг болсон. Ерөөс бүх асуудалтай эрэгтэй хүний буруутаад байгаа байхгүй. Энэ нөгөө альчлал нөгөө эрх чөлөө нөгөө хүний эрх ярьсан тэр соёл иргэншлийн хамгийн хортой хамгийн аимшигтайгаар тэр улс орныг үгүй их баригдан эзлэх хамгийн хялбар арга нь нэгдүгээрт эр хүнийг эрх мэдлгүй болгосон байхгүй. Эр хүн эрх мэдлгүй болоод ирэхээр яах вэ? Эхнэрийгээ мэдхээр ажил. Эхнэр нь эрх чөлөөтэй болоод ирэхээр яах вэ? Одоо гадаад эрхтэй суудаг, нөхрийгөө шорондоо ачаа хийлгэцдэг, нөхрийгөө чааш нь харуулцдаг, тэгээд өөр хүүхдээ хайдаг тийм ээ. За дээрэс нь хулгай зөөр хийдэг. Тэгээд гадаадын эрхтэй суудаг. За тэгээд өшөө цаашаа ингэж явна. Хэдэн ч хүнтэй дураар суух бол тэр эмэгтэй хүний эрхийн асуудал байхгүй. Тэгэнгүүт яа гэхээр энэ гэр бүл ингэж сарнаад өөр хүүхэд нь өмчрөөд эхнэр нь одоо устдаа самуураад ингэ явахаар тэр үндэснээсээ салж байна. Тэгээ Монголын нэг өрх гэр задраад тэр үндэснээсээ салж байна. Тэгэхээр Монголын төр, Монгол улсын үндэс нь юу юм? Өрх гэр. Нэг айлын амьдрал ингээд самраад нэг айлын амьдрал өөр болоод үр хөвгтэй хаяад нөхрийгөө шоронд явуулаад одоо өөрөө самураад ингээд эхлэхэд нэг үндэс тасарч байгаа байхгүй. Тэгэхээр бид 90 оноос хойш одоо хичнээн үндэсээ тасдав. Монгол улсыг нэг мод гэдэг хэдэн мянган үндэстэй энэ сайхан уран сэтгэлсэн мод байсан чинь одоо баг үндэсгүй болчихсон. Тэр их хүн үр хөвгтэй одоо үр хөвгтэй хитрхи нөгөө эцэг нь нэр хүндгүй одоо эцэг нь байхгүй болчихгоо эрх мэдэл байхгүй болчихор нөгөө хүүхдүүд нь одоо нэгсэндээ багэл ингээд галзуурдаг юм биш үү? Одоо тийм яваад бие бинийгээ зоодно, аална, тамлан зовоон, харигслна. Тэгэхээр яг Монгол улс үр хүүхэд нь ийм болоод ирэхээр өөрх гэр нь үснээс засраад үр хүүхэд нь ийм болоод ирэхээр Монгол улс үндэсгүй мод болж байгаа байхгүй. Монголыг нэг том сайхан модоор бодох юм бол тэр мод үндсэнд тасарсан гэсэн үг. Тэгэхээр үндсэнд үндэсгүй болсон мод яадаг юм? Үхэн гэсэн үг. Батаад орчигоод тэгээд байхгүй болно гэсэн. Тэгэхээр одоо нэгдүгээр энэ өрх гэр бүлийн суурилыг зогсоох хэрэгтэй. Бүр инэн яаралтай одоо хуулиар өөрчлөлт тэр хүний эрх мөрхийн асуудлыг туслах хэрэгтэй. Тэр хүүхдүүдийн хүмүүжил онцгой анхаарах хэрэгтэй. Монголчууд нөө дээр үед сураар ороод гэдэг байсан. Тийм үү? Тэгэхээр сураар орохдоо нүдгүй оруулдаггүй байсан юм байна л да. Хөлийн бөкснөөс доош хөлийн шилб дахин хоёр гарын шуур руу оруулдаг байсан байна. Ингээд хүүхдэд доддог байсан. За энэ бол хүүхдэд зодж харьцлах биш. Энэ бол нөгөө үндсээ таслахгүй байх. Арга байсан байхгүй. Зөв зүйтэй болохгүй. Тийм. Буруу юм хийх юм бол тэгж болохгүй, ингэж болохгүй. Одоо манай монголчуудын сургаалт биш үү? Бие зааж болохгүй, хөлөө ачиж сууж болохгүй, уурган дээгүүр алхаж болохгүй, босгон дээр итгэж болохгүй, баган төчж болохгүй, орондоо дуулж болохгүй, орондоо уйлж болохгүй. Гэт ингээд маш олон юм байхгүй. Одоо тэр байна уу? Тэр бүгд одоо бүр хэрэгс бүх болохгүй юм хэрэгжсэн. За ингээд тэр хүүхдийг нэгдүгээр сургах хатуугаараа хүмүүжүүлэх. Хүүхдийг өлсгөөдөг байх хэвээр, цангаадаг байх хэвээр. Хүн одоо ажил хийгээд одоо мал хойд яваад ядраа зүдрээд ингээд тэгээд ирэхээр хүний оюун санаанд хүний бие зовлсны дараа хүний оюун санаанд гэрэл хийгээд тустай.
огт зовоогүй одоо цагиргалаад хэрэгтэй хар тамхитал мөнгөөр тоглоод ингэж байгаад нэг харьцаж юм тэр хүний оюун санаанд гэрэл тусахгүй бүр улам аимшигтай харанхуй болно гэсэн үг байна. Энд чинь нэгсэндээ биднээс өөрсдийнхөө үр үндэсийг тастаад байгаа гэсэн үг. Энэ ямар аюултай болохыг одоо төсөөлөх хэцүү. Үнэхээр аимшигтай. Тэгэхээр Монголын ирээдүй гэдэг маань одоо ийм болчиход байна. Бид хүн төрөлхтнийг төрөлхтөн нутагтаа одоо хамгийн сүүлд ингээд хүн төрөлхтөд усан шахагдаад ингээд Монгол улсад ирэх байхгүй юу. За тэгэнгүүт тэр улсуудад орон байр илжигөө тоол ундын нэгөөд одоо ингээд аврах ёстой хүмүүс нь амьд үлдэх ёстой хүмүүс нь Монголд ирээд тэр хүмүүсийг аврах ёстой байхгүй. За тэгэнгүүт одоо тэр олон онхсон дээр одоо тэр том хүмүүс бурхтаас ирсэн олон юм нэстэг тавгнууд ирээд тэгээд тэр сайн санаатай оюун санаанд гэгээсэн одоо оюун санаанд цэвэрсэн ийм хүмүүсийг авч явна. Нэгсэндээ тэр улсуудыг дараагийн галуу юу гэсний дараа усан галуу юу гэсний дараа дараагийн шинэ ертөнцид амьдрах байхгүй. Ертөнцийн хүүсэл болгох гэсэн үг. Гэтэл одоо биднээс тэр онгоцон суухан аль хэрэг байгаа бол юм. Одоо тэгээд хүмүүс бол тийм бах тийм. Одоо бид хариухан гэр бүлээ авах хэрэгтэй, өөр хүүхдээ авах хэрэгтэй. Тэр төрөө цэвэрлэх ёстой. Энэ бол нэгдүгээр асуудал. Тэгээд тэрнээс ганцхан тий вагонд тогтохгүй алт. Машинд вагонд тогтохгүй мөнгө, машинд тогтохгүй алт. Төглөөсөн хүмүүс л хар тамхичин галзуурсан хүмүүстэй адилхан байхгүй юу? Тийм болчиход байна. Өөр хүүхдээ бусдыг алд зугаацдаг, тамдад зугаацдаг өөр хүүхдээ вагон алт үлээгээд үзэлтэй. Тэр юу болох вэ? Одоо ингээд явж байхад бүр сайхан хүмүүсийн хүүхдүүд харигчин болцсон, хар тамхичин болцсон ингээд байж. Тэгэхээр нэгсэндээ тэр хүмүүс өөрсдийнхөө үр үндэсийг тастаад байгаа байхгүй. Тийм учраас л одоо энийгээ даруйхан болж хэрэгтэй байд. Тэрөө яаралтай цэвэрлэх хэрэгтэй. Одоо энэ хулгай сэлгийн энэ муухай даруйхан зогсоохгүй улс орн Монгол улсын ирээдүй бол маш аимшигтай болсон. Одоо бид үндэснээсээ сартсан юм чинь одоо тэрийг түлхээд унгаах хөрөөдөд маш амархан болсон шүү. Тийм Монгол улсыг одоо зөвлөлөө юм бол тийм учраас одоо хятад ямар сайхан байна. Тэр маш гоё болсон шүү дээ. Одоо ингээл харахад тэр хүмүүс одоо ингээл жишээ нэрээр ороход бол ингээл үе ингээл юм дэлбэлээл ингээд байгаа байхгүй. Энд чинь бол нөгөө тэр энергийн төвшин цэвэрхэн байх гадна дотноос янз бүрийн мөхөнүүд орж ирэхээс хамгаалаад ингээд байна. Ганц тэр юм биш. Тэгэл одоо тэр шал өөр ертөнц бий болж байна. Оросд гэсэн одоо бас сайхан үеэрч одоо тодорхой хэмжээгээр л нэгэн тийм олигархууд нөгөө баячуудын хөвгүүд зарим нэг асуудал гардаг баг. Тэрнээс биш манай монголчууд болцсон улс орнууд байхгүй ба шүү дээ. Одоо тэг хөвчөөд баяжаад дэвшээд ирэхийг цагт ерөөсөө техник хэлжинд үр үндэсээ боддөг юм байна. Тэгээд одоо улс орноо боддөг юм байна. Манад яадгүй. Араад улс орныхоо төлөө зүтгэсэн хүмүүсийг авдаг. Наадах чинь ч одоо мэрэгэн түмэн бүгд л мэдж байгаа л та. Тийм мэдж байгаа. Тэгэхээр надад би хацтай хүн байна. Энийг уучлаа мэддэг. Тэр хүнийг алах гэж тэгэд очиод өөрчлөлт би хэлэх гээд ингээд яваад зүтгээд тэгээд зарим нэгтэй таарсан, зарим нэгтэй нууц чадаагүй. Би хацгүй хүн байна. Тийм хэцүү юмыг хүнд очиж хэлээд таныг одоо таны ямарсан талдах гэж байна гэж хэлэхэд юу болдгоо гэхээр тэр хүн сайнаар хүлээж авахгүй шүү дээ. Тэг нь ойлгохгүй. Одоо тийм ойлгохгүй. Жишээ их хурлын гишүүн хинч байдгийг тийм үү? Нэгэнд очиод за таныг ингээд таны ямарсан талдах гэж байна. Та одоо яалтаа арга хэмжээ авах гэхэд эхлээд хамгийн түрүүнд тэр хүмүүс юу гэж ойлгох вэ? Мөнгө энэ хүн одоо ингээд харахад ховцон дуранд ороо буураа мөнгө хэрэгтэй байгаа юм байна энүүд. Тийм учраас тэгээд надаас мөнгө авах гэдэг юм байна.
гэж хүлээж авдаг. Бүр хамгийн хэцүү юм тэр. Тэгээ би тэрийг нөгөө азтай хүн, азгүй хүн гэж хэлээд байгаа юм байна. Нөгөө талаар одоо би ингээ амь насыг аврах гээд очиход хэлэхэд бүр уг нь бол насан туршдаа баярлах хэрэгтэй байхгүй тэр юм. Гэт наа бүр насан туршдаа үзэн яддаг хүмүүс ядсан хүмүүс байна одоо. Бүр намайг ингээд заамдж аваад. Чамд хийх хэрэгтэй. Гэт багалзуур хийж хажсэн юм ч одоо байна. Гэхдээ тэр хүмүүс ямар нэг хэмжээгээр Монголын ард түмэнд гол хөвөр ороолтой манай өвд ээжийнхээ тэр өв боломжийг хайрладаг, дээдэлдэг, улс орноо боддог тийм хүмүүс байсан. Зүгээр яг муу хүмүүстэй таарч байсан. Одоо нэг төслийн хөтөлбөр хэрэгжүүлэх гээд нэг хэдэн төрлийн өөрсөлдөөн дээр бараг насаа алдах одоо дараахан та энийг яг болох хэрэгтэй гэдэг юм уу? Сургуулийн дээр ингэ хэрэгтэй юм байна. Гэхэд зарим хүмүүс улс төрийн зорилгоор хэн намайг явуулсан гэж хүлээж авдаг. Харин бас хэцүү юм байна, тийм ээ? Хэцүү. Бүр өстө үнэхээр айхтай. Бараг нэг талдаа хэдийгээр тэр хүний өвчлийг өөрчлөлтөө байсан ч гэсэн нөгөө талдаа нөгөө хүнийг маш хэцүү байдалд оруулна. Тэгээд хамгийн түрүүнд тэр айхтар юм мөнгө саад болдог. Би ерөөсөө мөнгө олох гэж юм болж харагдаж байна. Тэгэхээр би үл яг ингэж боддгийг. За монголчуудын ханд илүү зүтгэж явсан олон сайхан хүмүүс бий, тийм ээ? Тий. Хотгомдоггой байна, Зинэгой байсан, Дашуулгой байсан, тийм ээ? Наран цацралтгой байсан, Инүүч дарга байсан. Тэр олон сайхан хүмүүсийг тэр өөрсдөө хөг байхгүй. Тэднийг монголчууд өөрсдөө алсан юм. Их мэдгийг авах гэж монголчуудын төлөө юм хийгээд байгаа учраас тэднүүсийг аль замаас айлгсан. Тэгвэл би надад нэг харамсалтай юм байдаг. Гэхдээ энэ зөв юм шиг байна. Ерөөсөө одоо ингээл араас нэг тийм 270-наас доошогоо 30 улсны уул хүртэл тэр хэсэг харагдана. Одоо хүн нөгөө халуурчны тэр хэсэг харагдана. Тэрнээс нүүр нь ямар үндэстэн ямар юу гэдэг нь бас байна. За энэ үнийг одоо ингээ харах гэж байна гэж би мэддэг болсон. Тэгээд нөгөө хүнтэйгээ уулзах гадлаг зөндөө явлаа. Ястаа бүр уулзахгүй байдаг юм уу? Яадгийн одоо тэгээд уулзахгүй болсон ослоод би. За би Ташбасаргойд ястаа сохор хазар тавсан. Тэр юуны ард тэр нөгөө хуучин тээврийн товчоо гэж байсан та. Тэрний хойдлын уулзуур дээр ингээ таахгүй юу? Өөрөө Ташбасаргой жоохон бие муу байсан юм байлаа зайлшгүй. Тэгээд би руу орж ирэх өдөрөөс хот руу орж ирчихэд надад асуултгаа яаж уулзах вэ гэд ингээд одоо тэгээд хотод бас таксинд галснаг яваад ингээд байжсэн чи Ташбасаргойд ирээс бараг 9 өдрөөс харж байгаагүй. За тэгээд Ташбасаргой миний машинд суугаад хойдлын суудлын голд суудсан. Ингээд яваад тэгээд би нэг газар зогсоод тэгээд ярьлаа та бас нөгөө айдас байгаа юм чинь. Голоос тойруулаад одоо би ингээд юу яа би ингээд зүгтэлдэг юм аа. Тэгээд ингээд урьдчилж ингээд зарим мэддэг юм аа гэд тэгсэхэд нэг байгаа ахчихсан тийм үү. За тэгвэл чи нэг зүн бэлэгтэй хүн байна гэдэг. Би зүн бэлэгтэй. Тэгээд шууд хэлж чадах боломжгүй байна. Тэгээд яг ингээд таныг ингээд хүмүүс ингээд хорлох гээд байна гэж би тэг зүйлээдгээд тантай уулзах гээд ингээд ороод ирсэн чинь одоо ингээд тантай өстө сохор хазар таарлаа. Бараг хүнтэй ингээд таардгүй юм байгаа би. Тэгээд өстө ингээд явдлаа. Одоо тэрхэн болгоомжтой байгаарай. Хоолой болгоомжтой бай. Орчин тойрондоо найсагтыг ойрхон татны үнийг дагуулж явжээ. Ер нь бүх юм дээр болгоомжтой байх юм бол гайг өнгөрч багсан юм бодлоо. Эдинхэхгүй тэгсэн чинь бадруу ороод ирсэн. Гэтэл гүлүүх ороод ирсэн. Гэсэн чинь надад одоо ингээд хор өгсөн байна. Тэгээд би одоо нэг удахгүй байна. Тэг чамд өстой баяр та. Тэгээд би урд
сууж ирсэн чинь зөв үрэлтэй Орос очоод төсөөд мөрнөөс талааш иргээд тэгээд миний духан дээр хүмүүсээд за их байдлаа гэж. Тэгээ вич фикс үг олдсонгүй хор морлцсон одоо ингээ ороочсон юм байна да гэж бодоод тэгэл очирсон. Тэгээд за их баярлаа их амжилт хүсье гэд. Тэгээд тэгээ буугарсан. Тэгээд одоо би эмнэлэг гээд явж байгаа.